Монгол улсын засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газар. Ажилд орох юмсан. Олон газраар явж эрсдэл ормооргүй байдаг. Байна уу? Юу хийж байна да? Байна. Найз нь ажилд орсон. Баяр хүргийн ямар мундаг юм бэ? Найз нь ч бас ажил хайгаа сууж илаа. Өө тийм үү. Найз нь хөдөлмөрийн биржийн сайтаар дамжуулж ажилд орсон шүү дээ. Ямар сайт вэ наа? Найз нь ч гэсэн сонирхъя л доо. Найз нь танилцуулга нь явуулъя за. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа хөдөлмөрийн биржүүдийн цахим сайтын танилцуулга. Иргэн та дараах алхмын дагуу бүртгүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авах болон ажил зуучлуулах боломжтой. Нэгдүгээр алхам та утас болон ноутбукнийхээ дуурын интернет хүртэж ашиглан eJobSig.go.cg-ийн сайтад орно. Хоёрдугаар алхам шинээр бүртгүүлэх хэсгээр дамжин бүртгэлээ үүсгэн мөн Facebook эрхээрээ шууд орох боломжтой. Гуравдугаар алхам та бүртгүүлснийхаа дараагаар хэрэглэгчийн удирдлага хэсэгт товч намтар ерөнхий мэдээлэлээ бүглэнэ. Миний анкет хэсэгт өөрийн анкетыг дэлгэрэнгүй бүглэх шаардлагатай. Дөрөвдүгээр алхам ажлын байр хэсгээс улсын болон нийслэлийн хэмжээнд зарласан нээлттэй ажлын байруудаас сонирхсон чиглэлээрээ хайлт хийх боломжтой. Тавдугаар алхам хайлтын илэрцэд идэвхтэй байгаа ажлын байр зарласан хөдөлмөрийн биржийн жигсаалт дэлгэцэнд гарч ирнэ. Үүнээс сонирхсон хэдэн ч хөдөлмөрийн бирж сонгон анкетаа илгээх боломжтой. Мөн тухайн хөдөлмөрийн биржтэй Facebook чат ашиглан холбогдож болно. 6-дугаар алхам та сонирхсон хөдөлмөрийн биржтэй хандан ажил мэргэжлийн зөвлөгөө болон хөдөлмөрийн чадвараа өнлүүлэх хүсэлтэд илгээж зөвлөгөө авах боломжтой. 7-дугаар алхам байгууллага хэсэг рүү орж өөрийн сонирхсон хөдөлмөрийн биржтэй хандан эргэх холбоо тогтоож болно. 8-дугаар алхам хэрэглэгчийн удирдлага хэсэгт танд ажлын санал ирж болно. Тухайн хөдөлмөрийн биржтэй холбогдсон ажилдаа зуучлуулна. 9-дугаар алхам та захим хөдөлмөрийн биржээр дамжуулан хялбархан ажилдаа болох боломжтой. Танд амжилт хүсье. eJobSig.go.cg-ийн Нэрээ ажил хайх үнэхээр амархан болжээ.